Улсын их хурлын сонгуулиар үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу гээд 48 жагсаалтаар дээр нь 78 тойрог ос гээд 2024 оны сонгуул албан ёсоор одоо ингээд дуусаад жил гаруй хугацаанд 2 дахь засгийн газраа огцруулах тухай хов сонсогдож байна. Бараг ч огцруулж магадгүй гэж ойлгогдож байна. Үүнээс өмнө нэг хэдэн одоо зүгээр зүйлийг сануулъя гэж бодож байна. Нэгдүгüүрт нь бол одоо оюун эрдэнэ засгийн газар хүүгээсээ болоод цүнхнээсээ болоод орлогоо нотолж чадаагүйгээсээ болоод огцорсон. Огцорсны дараа Зандан шидрийн засгийн газар гэж байгуулагдсан. Зандан шидрийн засгийн газар бол оюун эрдэнэ хорлонтой буюу огцорхоо мэдчихсэн гэдэг утгаараа ардчилсан намыг засгийн газраас хөөсөө. Би хорлонтой гэдэг нь юу вэ? Би энэ засагт ажиллаагүй, би энэ засгийн газраас албан тушаал хашаагүй. Гэхдээ улс орноо бодох юм бол тогтвортой засгийн газар байгуулахыг гэвэл хамтарсан засгийн газар уг нь байгуулагдаад хамтдаа явах ёстой. Харамсалтай 2024 оны сонгуулийн өмнө оюун эрдэнэ дорж хамд дээр нь манай ган төмөр нар хуйлдаад тойргийг болон жагсаалтыг өөрсдийнхөө талд эсвэл гэмт хэрэгт холбогдсон эрүүгийн ял авах магадлалтай хүмүүсээр бүрдүүлсэн. Ингэж бүрдүүлсэн гэдэг утгаараа бол хамтарсан засгийн газрыг байгуулсныхаа дараа хамгийн түрүүнд хятадуудтай хэд хэдэн маш ноцтой гэрээнүүд хийсэн. Та нар хэрвээ санаж байвал богд уулыг ухъя гэж 52 тэрбум богд уул руу дүүжин гүүр баримч гэлөө. Дээр нь юу гэх юм бол тэр байхгүй метрондоо бас мөнгө гаргана гээл. Дээр нь энэ 10 тэрбум долларын алдагдaltaй нүүрсний гэрээ зургасан. Энэ болгоныг бол алдарт луйварчин намрын 2 хэлснээр дэлгэр сайханны шууд удирдлагад шууд түүний зуучлал магадгүй нөлөөллийн дор хийсэн байх магадлалтай байгаа. Ингээд ерөнхийдөө хятадуудын бараг нөлөөнд орох нэлээд ноцтой аюул үүссэн. Дээрээс нь эдийн засгийн асар том алдагдлалд орсон зэрэг нөхцөл байдлаас шалтгаалаад оюун эрдэнэ засгийн газар огцорсон. Огцроод ардын намын дарга сонгох бас нэг тийм зандан шидрийг тавина гэж ярьж байгаад нэг сонирхолтой үйл явдал болсон. Тэр нь юу гэх юм бол Яаран Сандран дөрмийн бусаар амар баясгалангаар намын даргаар сонголоо гэж зарласан. Яагаад дөрмийн бусаар гэж яваад би ардын намын дөрмийг харсан л да. Ардын намын дөрмд юу гэж байгаа вэ? Баг хурлын хуралд оролцсон баг хурлын нийт гишүүдийн 3/2 гэдэг тоога. Тэрнээс сонгуульд санал өгсөн баг хурлын нийт гишүүдийн гэсэн үг байхгүй. Өөрөөр хэлбэл 321 биш 420-д гэлүүдээ 30 ч юм уу хүмүүсийнхээ 3/2-ыг авах хэрэгтэй байсан. Дээр булганыхан бодлоонтой будаан дээрээ зодоонтой гэдэг шиг манай бодлоо Сахал Бат Эрдэнэ гэж бидний нэрлэдэг нөхөр асар олон бодлоон тарьсан. Төрх ямраах гол ажлыг түмэн олныг хагаралтуулах гол ажлыг Бат Эрдэнэ гэдэг хүн хийсэн. Жишээ би яагаад тэрийг онцолж хэлээд аваа гэхээр манай Бат Эрдэнэ хурал удирж байгаа нэрээр гинт өргөдөл гаргаж ирээд баг хурлын гишүүдээр огцруулсан тогтоолыг эхэлж батлуулалгүйгээр огцрон томилов гэдэг тогтоол гаргасан. Өөрөөр хэлэх юм бол уул нь огцорсон тогтоол тусдаа, томилсон тогтоол тусдаа.
За гэх мэтчлэн маш олон одоо дүрмийн энэ төр өөрчлөлт байлаа ч гэсэн улаараад байсан гол шалтгаан нь улс төр биш. Улсаас хулгайлсан нүүрсний одоо хулгай илэрх гээд байна гэдэг ийм асуудал ярьсан. Та нар хэрвээ санаж байгаа бол Инквайр гэдэг хүний NTV телевизээр ярихдаа за амар баясгалан гэдэг хүн Адмирал компани гүйцэтгэх захирал байсан. Хасбаатар гэдэг хүнийг хорлон алсан гэдэг үг огт хэлээгүй. Тэр битгий хэл Адмирал гэдэг компани нь хувьцаа эзэмшигч нь амар баясгалан гэж огт хэлээгүй. Гэтэл цэндийн нэмд оржоос эхлээд эдний намынхан бөөнөрөө одоо амар баясгалан дэмжиж байгаа бүх хүмүүс эсвэлтлээрээ амар баясгаланг алуурчин болгож ярьж байгаа. Дэмжиж байгаа хүмүүс нь. Ягаад гэвэл яриаггүй зүйлийг яриаггүй штэ гэж ярихад ярьсан болж харагддаг. Өөрөөр хэлэх юм бол Инквайр намынхаа нөхрийг ямар муухай гүтэгдэг юм бэ? Намын одоо хүн амны хэрэгт гүтгчлээ штэ. Энэ одоо ямар муухай арга нуруу хутга шаарддаг юм бэ? Нямд оржоосгүй эхлээд хүртэл хүн аймгийн ноцтой гэмт хэрэгт гүтгэлээ гэж яриад. Гэтэл Инквайр гэдэг хүний би бас хуульч хүнээд өмөрч байгаа юм биш шүү. Амнаас нь нэг ч тийм зүйл хэлээгүй. Тэр битгий хэл амь насыг хорлсон ч гэж үг хэлээгүй. Зүгээр л яаран сандран гинэт нас орсон яаран сандран. Хамгийн гол нь тэр Хасбаатар гэдэг хүний талаар юу гэж хэлсэн бэ вэ? Хилээр улсын хилээр нууцаар 30 сая долларыг оруулж ирээд авилгал болгоод бусдад тараасан байна. Хятадын иргэд бас айхтар хүмүүс учраас тэрийгэ баримжуулж хадгалсан байна. Дээр нь нүүрсний сонсголд энэ хүн авилгалаа илчлэе гэдээ орох гэж байсан гэсэн ийм үгнүүдийг бол харин хэлж байгаасаа харагдаж байсан. Гэтэл юу одоо нөгөө нэг хөл гэхээр гар ярддаг, гар гэхээр толгой ярддаг гэдэг шиг ямар ч хамааралгүй зүйлийг шууд авчираад намайг би дөрвөн хүүхдийн эцэг намайг хүн амны хэрэгт гүтгэлээ гэдэг ингээ яриад байгаа юм. Гэтэл нэг ширхэг тэр үтгэл тэр хүн бусдыг хорлогдсон гэж үг хэлээгүй нэгдүгürt. Хоёрдугаарт амар баясгалан тэрийг алсан гэж хэлээгүй. Адмирал компани гүйцэтгэх захирал гинэт нас орсон гэж амиа алдсан ч гээгүй. Гинэт нас орсон гэрч байсан гэж. Харин энэ дээр нэг зүйлийг огт тэд нар дурдахгүй байгаа нь миний гайхлыг дурж. Тэр нь юу гэвэл эргэн амар баясгалан гэдэг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны байна уу да засаг даргаар ажиллаж ирсэн улс төрийн албан тушаалтанд луу аавыгийн зүгээс мессеж бичсэн. Тэр мессежийн утга нь одоогийн хурлын даргын руу бичсэн мессежийн андуурал юм а гэж хэлсэн. Энийг үнэн үү худлаа юу гэдгийг хэн ч тогтоов. Тэгэхээр энэ болгоныг тогтоохын тулд эрүүгийн хэрэг үүсгэгдээд нэгэнт ярьсан юм чинь, нэгэнд дурссан юм чинь, нэгэнт үннийг тогтоохын тулд хуулийн байгууллага ажиллаад эхэлсэн. За ажиллаад эхлэхдээ зэрэгцээд ардын намынхан амь тавьдгийн даваан дээр байгаа учраас амар баясгалангаа аврахын тулд Занданчдрын засгийн газрыг зайлуулъя гэж шийдсэн. 100 хоногийн дараа унгаахж байгаа засгийн газар. Үүнд нь манай арчилсан намын нэр бүхий этгээдүүд оролцсон байж болзошгүй. Ялангуяа Туваа. Хэрвээ ийм байвал арчилсан намын зүгээс энэ дээр нэлээд хатуу үзнэ. Лавл миний хувьд. Яагад гэвэл чон борооноор гэдэг шиг авилгалыг илчлэх талаар авилгалтай тэмцэх газрынхан ажиллаа игээд авилгал байна гэдэг авилгалын нотлох баримтыг яриад нь штэ. Хилээр 30 сая доллар орж ирсэн. Тэр 30 сая долларыг нэр бүхий хүмүүст
тараас нь тийм нотлох баримт нь байгаа гэж. Хоёр дахь ноцтой зүйл нь юу гэвэл амар баясгалан гэдэг адил нэртэй амьдаа руу авилгалын үйл баримтаа бичээд андуурсан байсан. Тэр баримтыг нь олж устгахын тулд тэр үед Чингэлдээ дүүргийн цагдаагийн дарга байсан хүний үүрэг өгсөний дагуу орон герт нь орж нэгжлэг хийсэн тухай хэвлэлээр ярьсан. Өөрөөр хэлэх юм бол энэ хоёрын ярианд одоо юу гэдгийг ирдүүцээд ах тийм эвгүй зүйлүүд бол яригдаагүй. Өөрөө баримттай гэж хэлээд байгаа хоёр ноцтой зүйлэл хэлсэн. 30 сая долларыг оруулж ирсэн тэр баримт байгаа. Хятадууд тэр баримтаа хадгалдаг. Нөгөөх нь амьдаа гэдэг амар баясгалан руу авилгалын мэдээлэл өгсөн гэж. Ерөөсөө энэ хоёрын тухай яриад байгаа. Түүнээс биш хүн амны хэргийн тухай, хүнийг алсан тухай, тэр тусмаа амар баясгалан гэдэг хүн амийн хороосон тухай яриаггүй байхад амар баясгалан нь өөрөө гарч ирээд би амийн хороогоогүй штэ гэдэг. Би 4 хүүхдийн эцэг штэ. Хүн амны хэрэгт намайг үтгэлээ гэдэг. Амнаас нь тийм үг, огт яригдаг үг ард түмэн бүгдээр харсан. Би л харсан. Та нар харсан уу? Энэ хоёр зүйлийг шалгуулмаар байгаа. Уг нь засгийн газрын хувь заяа замхрах юм бол энэ хоёр зүйл алга болох гэдэг юм байна гэж би ойлгож байна. Хоёрт нь миний хамгийн их одоо бас игдүү зэвүү хүрээд байгаа нэг зүйл нь амар баясгалангийн өөрийнх нь амнаас гарсан үг. Бид хүмүүсийг шоронд хийх тухай хоорондоо ярилцдаг юм аа. Энэ ярилцлагт хууль зүйн сайд оролцсон. Энэ ярилцлагт тухайн үеийн үндэсний аюулгүй зөвлөлийн нарийн бичгийн дарга байсан Жэнквэр оролцсон. Энэ ярилцлагт тухайн үеийн намын дарга байсан Оюурд нь оролцсон. Энэ ярилцлагт нь одоо намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга тэр үед ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байсан Содбаатар оролцсон. Мөн их хурлын дарга би өөрөө оролцсон гэж амаараа гарсан. Энэ бол Монгол улсад хууль байхгүй юм байна. Энэ бол Монгол улсад үнэн тогтооход хэцүү юм байна. Хуулийн хараат ус байдлыг энэ ардын намынхан нийлж авилгалыг илчлэх гэсэн. Магадгүй ардын нам дургуй байдлыг ярьсан. Магадгүй ард түмний тал дуурсан хүмүүсийг хонглоор чирдгийм байна гэдэг бодлыг ард түмэнд төрүүлж байна. Тэгээ энийг нотлооч гэдэг байгаа юм би. Энийг ярих ёстой гэж үзээд байна. Өөрөөр хэлэх юм бол нүүрсний хулгай гэхээр манай одоо зарим долоогч нар, хяамчид, адмиралч нь одоо Эрдэс 5 толгойдоо байгаа штэ. Эсвэл адмиралтай хамаагүйгээд адмирал гэдэг компанитай хамаагүйгээд амар баясгаланг нотолсон шүүхийн шийдвэр байгаа штэ. Эсвэл хүн амны хэрэгт намынхаа нөхрийг үтгсэн асуудлаар өнөөдөр би шүүх хуулийн байгууллага руу гомдол гаргаж ийнэ гэсэн ийм тэнэглэлүүдийг яриад байгаад би игдүүцч бас жигшиж байна. Яагад гэвэл Хасбаатар гэдэг хүн амиа алдсан, магадгүй нас барсан энэ асуудлыг шалгах ёстой. Яагад гэвэл амьд гэрч гэж хэлсэн. Байсан гэж. Амьд гэрч байсан. Хоёр мундаг гэрч байсан. Нэгийг нь одоо хамгаалтанд аваач гэж гуйсан. Нэгийг нь болохоор гинэт нас барсан асуудлыг үйл баримтаар шалгаач. Энэ амьд гэрчийн гол ярих гээд байгаа зүйл нь юу байсан бэ гэвэл хилээр 30 сая доллар орж ирсэн. 30 сая доллароо нэр бүхий улс төрчдөд магадгүй өгсөн байж болзошгүй гэж ярьсан асуудал байна. 30 сая доллар чинь 100 тэрбум төгрөг. 100 гаруй ч вэ нү тийм байх. Тэр их мөнгийг яаж оруулж ирсэн? Нэгт нь хинд өгсөн? Үнэхээр тэр үйл баримтууд нь байдгийм үү? Хятадын талдаа байдгийм үү? Эсвэл Монголын талдаа байдгийм үү гэдгийг Монгол улсын тагнуулын ерөнхий газар шалгах ёстой.
Яагаад би тагнуулын ерөнхий газрыг шалгах ёстой гэвэл хилээр онцгой хэмжээний мөнгө ороод ирсэн байж шүү дээ. Онцгой хэмжээний. Тэгэхээр харьяал нь бол тагнуул. Авилгалыг өгсөн бол авилгалтай тэмцэх. Тэгэхээр хамтарсан ажлын хэсэг гаргаад энэ үйл баримтыг шалгах ёстой. Мөн хятадын талаас нь та нарт 100 сая доллар өгсөн юм уу гэдэг асуудлыг нягтлж олох ёстой. Дээр нь яг энэ мөнгийг гардаж авсан хүмүүс нь гадаад руу зугтаасан гэж ярьсан. Одоо юун дээр бас нэр бүхэн хүмүүсийг дуудаж асуух ёстой. Интерполоор тэр алга болсон гэдэг хүмүүсийг нин даруй авчрах ёстой. 100 тэрбумын асуудал ярьж шít. Аимшигтай биш үү? Би зандан шатрыг өмөөрөөгүй. Би зандан шатрын хоёр үннийг л хэлж байгаа. Эхнийх нь намын даргын сонгуульд тэр хүн оролцсон амар баясгалангаас арай бага санал авсан нь үний юм байна. Гэхдээ нөгөөх нь илүү санал авлаа гэд намын дарга болж чадахгүй юм байна. Ягаад гэвэл дөрмийн бусаар юм байна. Та нар ардын намыг дэмждэг, ардын намын гишүүд нь байдаг бол миний яриад байгаа тэр дүрмээ нэг очиод хараач. Тэн дээр ямар өгүүлбэр явдаг вэ гэвэл хуралд оролцсон нийт гишүүдийн 3/2 гэж байгаа байхгүй. Хуралд оролцох. Түүнээс биш санал өгсөн нийт гишүүдийн гэж байхгүй. Эд болохоор 321 гишүүн санал өгсөн 3/2 гэдэг байгаа байхгүй. Би зүгээр маш олон хууль зөрчснөөс зүгээр энгийн ардын намын гишүүдэд хандаж энэ зүйлийг хэлж. Хоёрт нь би зандан шатрыг өмөөрөөгүй. Гэхдээ нүүрсний хулгайтай тэмцэнэ. Гэхдээ би энэ хоёрыг хууль зүйн сайд болгоё гэж хэлэхдээ магадгүй энэ нотлох баримтуудын бодиттой гаргаж ирэх бололцоог нь өгүүлж гэнэ гэж би ойлгоод байна. Хууль зүйн сайдаар томилсны маргааш ямар зүйл яригдахыг би шаардах вэ гэвэл би энэ хоёроос би зандан шатраас шаардах вэ гэвэл нэгдүгээрт нь Монгол улсын хилээр 30 сая доллар орж ирсэн юм уу? Энийг нэр бүхэн этгээдүүдэд тараасан юм уу, өгсөн юм уу? Энэ асуудлыг шалгаж байгаа юм уу? Хоёрдугаарт нь амьд хоёр дахь гэрч амар баясгалан гэдэг нэртэй амьдаар өгсөн мессежийг ард түмэндээ харуулах бололцоо байна уу? Харуулаач гэдэг шаардлага тавьж байгаа. Бусад зүйлүүдийг бол миний хувьд бол яг уу сэтгэлийн хөдлөл гэж ойлгож байна. Дээр нь амар баясгалан гэдэг одоо их хурлын дарга та жаахан амгалан тайван байгаа ч гэж хэлмээр байна. Та улсын их хурлыг удирдах явуулах хүн шүү дээ. Таны хүн амны хэрэг хийсэн гэдэг хүн ам надаас гараагүй, бусдаас гараагүй. Амьд гэрч нас урсан тухай ярьсан болохоос биш үүнийг алах ажиллагаанд энийг алсан ажиллагаанд амар баясгалан чи орсон гэж хэлээгүй. Тэр үтгэл алсан ч гэж хэлээгүй. Гэнэт нас орсон тухай ярьж байгаа. Энийг шалгах ёстой тухай ярьж байгаа шүү дээ. Дээр нь Монгол улсын хууль, Монгол улсын үндсэн хууль, Монгол улсын ерөнхийлөгч хүртэл амаар айс. Хүн засаглахгүй хууль засаглана гэж байсан. Гэтэл та нар нийл суугаад нэгнийг шоронд хийх тухай, хуульдын ярьдаг тухай та өөрөө энийг ярьсан. Тийм учраас та одоо ард түмэндээ хандаж хэлэх хэрэгтэй. Хэдэн сарын эдэнд, хэдэн цаг хаана хинхэн байлцаж яагаад ийм зүйл ярьсан? Энийг хэн нотлох юм? Төрийн тусгай хамгаалтын газрынх нь нотлох юм уу? Ийм яриг яагаад хийсэн? Ер нь цаашид хийдэг юм уу? Энэ болгоно одоо ярих хэрэгтэй байна. Ардчилсан намынхандаа хандаж хэлмээр байна. Авилагчдын үнэн зухах гэж байна. 10 тэрбум долларын алдагдaltaй гэрээг шалгах гээд амь тэмцсэн
хавчилж байна. Авилгал авсан ч байж магадгүй харьбинд очиод заавал харьбинд хийдгийг би гайхчаа. Тэгэхээр тэр авилгачдыг нотлохыг, авилгачдыг шалгах ажлын хэсгийг гаргасан тэр Баярмаа Ганбат гишүүдийн баланкан дээр зурсан зүйл дээр гар үсэг зураач. Түүнээс биш ардын намын авилгачийн амьд үлдэх бололцоог, боломжийг гарын үсгээрээ дэмжиж явж байгаа бол та энэ намд цаашид орших, энэ улсад үннийг илэрхийлэх бололцоогүй шүү гэдгийг хэлмээр. Алтан гэрэл та амаараа хилдэг. Хууль зүйн сайд асан алтан гэрэл та амаараа хилдэг. Авилгачдын хөрөнгийг хураая гэдэг. Өнөөдөр 30 тэрбум юм биш. 30 сая долларын асуудал яригдж байна. Өнөөдөр 10 тэрбумын асуудал биш, 10 тэрбум долларын асуудал яригдж байна. Ийм байхад өнөөдөр ардчилсан намынхан лугаа шүлсээ өсчүүлэн, ардчилсан намынхаа даргыг нэр бүхий хямчтай нийлэн гутаанд оромжилж байгаа үйлдэлүүдээ нэн даруй зогсоохыг шаардаж байна. Тэр нь улс орноо өнөөдөр тогтвортой байлгахын тулд зууч хүрээгүй засгийн газрыг зулгуудан огцруулах гэж байгаа бол энэ парламентыг тараах эцсийн цэг болно шүү. Ард түмэн энэ дээр бол хатуу арга хэмжээ авна шүү гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр. Ард түмэн үнний талд зогсохыг хүсэж байна. Инквер гэдэг хүн эрүүгийн гэмт хэргийн нотлох баримт байгаа гэж хэлсэн. Нотлох баримтаа авилгалтай тэмцэх газар аваачиж өгөөд гэрчийн мэдүүлэг өглөө гэж хэлсэн. Хууль зүйн сайд болсныхоо дараа нийт ард түмэнд үннийг илчилсэн нотлох баримтуудыг гаргана гэж хэлсэн. Ийм байхад эргүү тэнэг байж болзошгүй зарим нэгэн тороолуудаар энэ хүмүүс рүү дайрахаас илүү эцсийн үзмээр байна. Бодит байдлыг хармаар байна. 3 дугаар ээлжийг хоолндоо оруулах юм бол 4 дугаар ээлж гэж гарч ирнэ. 4 дугаар ээлжийг хоолнд нь оруулах юм бол 5 дугаар ээлж гарч ирнэ. Эцэст ард түмэл ядарна, ард түмэл зовно. Ардын намынх яах вэ? Хүн болгон сая 12 жилийн туршид хүн болгоно нь төрийн өндөр дэд албан тушаал хашицсан. Зарим нь их хурлын гишүүн, зарим төрийн нарийн бүр багада газрын даргууд болцсон байсан. Одоо хүн болгоно сайд болох гээд байгаа юм. Энэ засаг төрөө жаахан доктортой байхгүй бол Монгол улс чинь өнөөдөр бас эмзэг байгаа гэдгийг мартаж болохгүй. Монгол улсын ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг хангагч гэдэг статусаа ашиглан, энэ статусаа хэрэглэн энэ эрх мэдлийн төлөөх зодоонд эцсийн цэг тавих шийдвэр гаргаач гэж хэлмээр байна. За ийм зүйл та бүхэнтэйгээ хуваалцъя. Тэгээд ард түмэнд улс орон одоо бодит үннийг одоо хэлхийг хичээлээ. Миний би зандан шитрэг өмөрсөнгүү. Миний би амар баясгалан муусангүү. Миний би инкверийг өмөрсөнгүү. Миний би үннийг хэлхийг хүсэж байна. Надад ардын намын даргын хэн болох нь сонирн биш. Яагаад би хэн болох нь сонирн биш гэдгийг хариуцлагатай хэлээд байгаа гэхээр намын дотоод асуудалд хэн ч орохсгүй. Харин хуульчийнхаа хувьд худлаа яриад байгааг нь хэлэхгүй болохгүй байна. Хуульчийнхаа хувьд тэр утгаараа хуралд оролцсон нийт гишүүдийн хоёр том алдаа байгаа шүү дээ. Наацх нь эхлээд оюун эрдэнэ гэдэг хүнийг огцорсон тогтоолыг үлдээд огцорсны тэдэн хувиар огцорлоо гэдгийг баталгаажуулсныхаа дараа дараагийнхаа сонгуулийг хийхдээ хуралд оролцсон нийт гишүүдийн саналын тэдэн хувь гэж хэлэх ёстой байсан. Тэрнээс биш саналаа өгсөн нийт гишүүдийн гэдэг үг хэрэгжилж ийм тогтоол үлдэж явснараа та нар би
Энэ сонгуулийн ажил хууль зөрчсөн байна. Хоёрт нь 10 тэрбумын алдагдaltaй долларын гэрээгт ардчилсан намынхан тэр алдагдлыг нь дэмжиж явахыг би зөвшөөрөхгүй. Энэ гэрээг засах ёстой, сайжруулах ёстой. Авилга авсан албан тушаалтнууд байвал хариуцлага өргөх ёстой. Мөнх жаргал гэд нэг хүний нэр дурддагдаад байна. Миний ойр тойрны хүмүүс тэрий чинь долларын тэрбумтан болцсон гэж хэлж байна. Цүнх барьдаг жирийн л нэг залуу байсан. Долларын тэрбумтан болцсон гэж ярьж байна. Тэр хүний хөрөнгийг шалгаач ээ. Бодит байдлыг нь гаргаач ээ гэж хэлмээр байна. Хоёрт нь амар баясгаланг хүн амны хэрэгэр хинч гүтгээгүй. Хүн амны хэрэг ер нь болсон тухай хинч яриаггүй. Зохиогоод ахын амар заяа гэдэг вагаагаас эхлээд цэндийн нэмдэ гэж гэдэг тэнгээс эхлээд худлаа зохиогоод ахын хүн амны хэрэг болсон гэж хэлээгүй штэ. Амьд гэрч орох байсан ороогүй. Харин саяхан гинт нас урсан асуудал байна гэсэн. Түүнийг нь хэн нэгэн аллаа гэж хэлээгүй штэ. Хэд чин амар баясгалан хүртэл гарч ирээд 4 хүүхдийн эцэг намайг хүн амны хэрэгт гүтгэлээгээд гайхаад байгаа юм. Харин 30 сая долларын авилгалын тухай яриад байна штэ. Дээр нь амьдаа гэдэг хүнлүүгээ тэр авилгалынхаа процессыг бичсэн тухай яриад байна шүү дээ. Дээр нь амар баясгалан гэдэг хүн өөрийнхөө амаар авилгалтай тэмцэх газрынхан 20-20-оор нь хүмүүсийг бүртгэж аваад хонголдох гэж байна гэдэг юмыг ярьсан тухай яриад байна шүү дээ. Дээрээс нь төрийн хамгийн өндөр албан тушаал хашдаг хүмүүс нь суугаад хэнийг шоронд хийх вэ? Хэнийг шороонд болох вэ гэдэг асуудлуудаа ярилцдаг гэж хэлээд байна шүү дээ. Энэ асуудлыг чинь өнөөдөр бид нар мэдмээр байна. Энэ асуудлыг эцэслэн цэгцлэх шаардлагатай байна. 100 хоноогүй засгийн газрыг огцруулах гэж байгаа бол огцруул. Гэхдээ огцорсныхоо дараа өнөөдөр Монгол улсад Монголын эрх ашигт юу чухал вэ гэдгийг дахин бод. Би тэгээ өөрийнхөө сошиал дээр бичсэн байгаа. Ардын намынхан ялахын тулд ард түмнийг худалдаж авахын тулд авилгалын мөнгийг замбрааг цэцдэг. 12 жил энэ аргаараа ялсан. Хороон даргарыг, хэсгийн дарганыг, төрийн албан хаагчдыг, намын журмын гэдэг нөхдүүдээ нас хүйс ялгалгүйгээр 1-2-оос гэж тоололгүйгээр бүгдийг авилгадж байгааг бүтэн ялдаг. Сая 68 болсон. Өмнө эдгээр чинь 65 болсон, 62 болсон гэд бүр үнэлэхүйн ялдаг. Ард түмэн ялагддаг тэр болгонд нь. Ард түмэн авилгачдыг хараад ард түмэн авилгачдын мөнгөний тоог сонсоод ялагддаг. 100 сая төгрөг, 50 сая төгрөг гэдэг 12 онд яригддаг байсан авилгал өнөөдөр 100 тэрбум 1 их найд гэж яригдаад байна. 40 их найд гэж яригдаад байна. Тиймээс одоо ч гэсэн ардын нам дахиад ялахын тулд ард түмнээ худалдаж авахын тулд авилгачдаа авч үлдэхийн тулд арга чарга хайвал ард түмэн нэгдэн шүү. Нэг гэхгүйгээр гарч ягсан шүү. Непалийн аргыг хэрэгжилж магадгүй шүү. Ард түмэн олуулаа шүү. Ардын нам цөөхүүлээ шүү. Ард түмэн хүчтэй шүү. Ардын намынхан хүчгүй шүү. Та нар ард түмний хүчээр л өнөөдөр албан тушаал байгаа шүү гэдгээ ойлгоод улс орноо ботсон шийдвэр гаргаарай.